Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. За сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. За саяхан энэ оны 3 дугаар сарын 8-нд буюу манайхаар Мартин 8 гэж хэлдэг. Энэ өдөр за Германы Бавар мужийн орон нутгийн сонгуул басан байж байгаа. Тэгээ энэ орон нутгийн сонгуул буюу Бавар мужийн Мюнхен хотын тойрогт оршдог Грефельфинг хотын иргэдийн төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүнээр нэг Монгол эмэгтэй 2 дахь удаага ингээд сонгогдсон байгаа юм байна. Тэгээ үүнтэй холбогдуулаад ярьцлага хийхээр барьсан байж байгаа. За манайд чинь очмоо гэд эмэгтэй байж гэн. Овг нэр одоо өөрөө хэлээ танилцуулгах. За сайн уу очмоо. За сайн байна уу. Подкастаа оролцуулж байгаадаа баярлалаа. Ингээд танд өдрийн мэнд хүргэе. Намайг очмоо Гэбл гэдэг. За баярлалаа. Очмоо. Хоёлаа өнөөдөр сая сонгуулийн хугацаанд ээж нь гэртэн байсан юм би нар гэр хүүхдүүдийг нь харж одоо өөрт нь бас тус олж мэдээж хэрэг сонгуулийн үед нэлээд завгүй байсан баг. Тэгээ өөрөө бас үндсэн ажиллаа хийдэг. Нэлээд давхар бас янз бүрийн албуудыг ашигладаг учраас мэдээж завгүй байдаг ээж байж тараа. Тэгээ тэр үеэр нь ээж нэрээ тусалсан юм байна шүү дээ, тий. Түүнийг нь сонссон байж байгаа, постноос нь харсан байж байгаа. Тэгэхээр ер нь хоёлаа ээжийн тухай энэ өнөөдрийн дугаарыг эхлэе бодлоо. Тэгээд ээж нь ямар хүн байдаг бол Германд нэлээд хит иржсэн гэж би ойлгосон байж байгаа. Ээжигээ бид нарт танилцуулж болох уу? Болгүй яах вэ? За миний ээж насаараа цахилгаан холбоонд одоо Монголын одоо цахилгаан холбоонд насаараа ажилласан хүн байгаа. Тэгээд одоо бол тэтгэвртээ суусан. Тэтгэврт суусан ч гэсэндээ залуудааж тэр одооч тэр ерөнхийдөө бол Монгол дээлээ бол өөрийнхөө хоббигоор бол аяг дуртай юм хүн байгаа. Тэгээд одоо багт минь дээл их өмсүүлдэг байсан болооч тэр одоо ч гэсэн би өөртөө дээл өмс аягүй их дуртай. Тэгээд ээж маань зөвхөн надад дээл ойж өгөх бос одоо гэрийн бүхэл хүмүүст ойж өгнө бүх ажицээ өөрийнхөө хүүхэд шуурхад за тэгэл найз нөхд одоо хамаатан сангийн хүмүүс за шин торгасан ингээд дээл ойж өгөөч гэхээр ингээд дээл ойдог хിവэрэ байгаа. Тэгээд надыг одоо жоохон байхад бол цагаан сар наадмын үеэр ээжийн дээл авах одоо оочр гэх юм уу айгүй их болчдөг байсан. Тэгээд хүмүүс ингээд оочрлоод би одоо дараагийн хүн шүү одоо 3 дахь хүн шүү 4 дахь хүн шүү гэд айгүй их дээл цагаан сарын өмнөх нь ээжийн ойдлын машин ээж шүнд сууж дээл их ойдог байсан. Одоо бол их санагдчих байна. Ээж маань 3 сарын хугацаатай бинч байн гардаг. Тэгээд одоо ерөнхийдөө бол сонгуулийн үед бол дандаа ярьж ингээд өөр хүүхдийг нар гэрмийг манай хариуцч одоо ингээд байна. Охиндоо тусланаа, охин хөргөө ерөндөө тусланаа гэд хүүхдүүд хоол хийж өгнө. Одоо би өдөр нь аль болох хүүхдүүдэд цэцэрлэг яашлаас нь бол авахыг хичээдэг. Заримдаа яг үнцэн ажиллаа давхар хийдэг учраас дарга одоо их ажил өгсөн үед бол яг одоо цэцэрлэгээс нь яашлаас нь авах боломжгүй болсон тохиолдолд ээж лугаа залгаатай авчаарай гэх үе бол ганц баяр би. Оройд бол би гэр лугаа яарад авахгүй ээж байгаа болохоор хүүхдүүдэд хоол цай хийж өгчөөд ингээд Германы одоо жаншлаар 8 цагт ингээд оронд нь оруулцдаг. Тэгэхээр бас оройны сонгуулийн ажилд бол би сэтгэл зовлгүйгээр сонгуулийнхаа ажлыг одоо хийсээр ирсэн дээ. Тэгээ ингээд 3 сарын 8-нд ээжигээ яг тэр өдөр баярлуулж чадаагүй. Тэгээд өнөөдөр ээжигээ ажиллаад арчаад онгоцонд одоо Мюнхнээс суулгаад нөрөөг л үнсгэчээд хүрээд ирлээ. Тэгээд та бүхний өөрөө болохоор Германы компанид эдийн засгийн ахлах ажилтан гэж би ойлгосон байж байгаа. Дээрээс нь өөрийнх нь амьдардаг Грефелингийн эмэгтэйчүүдийн холбооны удирдагч нь бас Герман монгол хэлний баталгаат орчуулагч гэж байдаг. Албан ёсны орчуулагч гэсэн үг. За мөн орон нутгийн зөвлөлийн гишүүн 2 дахь удаа одоо сонгогдож байна гэсэн үг тийм ээ. Өмнөх 6 жилийг дүүргээд дахиад ингээд иргэдийнхээ итгэлийг болоод дахиад сонгогдсон байж байгаа. За дээрээс нь Deutsche Mongolische Gesellschaft буюу Герман Монголын нийгэмлэг гэж байдаг. Олон нийгэмлэгүүд байж байгаа. Гэхдээ энэ нийгэмлэгийн онцлог нь болохоор 51 дахь жилдээ юм байна. Энэ жил би тэгж ойлгосон байж байгаа. Энэ нийгэмлэгийн анхны Монгол ерөнхийлөгчөөр одоо сонгогдсон ийм эмэгтэй байж байгаа. Тэгэхээр хийх ажил мэдээж хэрэг их байж тараа. Тэгээ танай хотын чинь тухай судалж үзсэн чи очмаа. Жижигдүү талбайтай мөртлөөс амьдрах маш их тав тухтай
Тэгээд дээрэс нь Мюнхентэй маш их ойрхон мужийн нийслэл Мюнхен тийм ээ. Тэгээд энгийн иргэдээсээ гаднаас улс төр бизнесийн нэр хүндтэй хүмүүс нэлээд их амьдардаг нам гүм талдаа тайван чинэлэг одоо хот тооцогдгоо гэдээ үргэлжсэн байж байгаа. Тэгэхээр энэ хотод ер нь Германд ер нь хизээ ирсэн бол анх эрэхт нь юу хэцүү байсан бол? Анх ирэхэд чи мэдээж нэг манай гэрийнхэн одоо энд байхгүй тийм ээ. Би ч одоо анх бол 2002 онд ирсэн. Тэгтээ энэ магистраа хамгаалах гад 2011 онд эргэж ирсэн байгаа. Яг тэр үед чи одоо ингээд хантайгаа танилцсан байсан. Яг суун барина гэж бол бодоагүй байсан. Тэгээд хантайгаа одоо үерхэд ингээд явж байгаад хөл хүнд болсон. Яг тэр үед одоо манай хань засаг дарга байсан учраас ерөнхийдөө бол аягүй их өдөрсөн их ажилтдаг. Тэгээ одоо жирэмсний хордлого янз бүрийн хичээлтэй гадна одоо ганцаардах гэр орныгоо санах ч гэх тийм үү. Тим юм одоо хамаатан садан автобус найз нөхдөдтэй яг бол байгаагүй найз нөхдөдтэй болж харах амжаагүй байсан байна. Тийм. Тэр үеж жоохон хэцүү төрөсөн. Тэгээ сүүлдээ мэдээж явцын дунд бол найз нөхдөдтэй болоод өөр хүүхэдтэй болоод ингээд өрдөөсөө цаг наргүй болоод одоо ч уйдах ч заавал болсон байна. Түрүүн та дурдлаа Герман Монголын нийгэмлэг маань одоо ингээд өдгөө 52 дугаар 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа доктортой үргэлжлүүлсээр явж байгаа. Тэгээд холбооны бүгд найрамд Герман улс болон Монгол улс хоёр маань дипломат харилцааг бий болгохын яг 1 жилийн өмнө энэ нийгэмлэг маань Бонн хотод тэр үеийн баруун Германд бол үүсгэн байгуулагдсан. Урд нь яг таны хэлсэнчлэн Герман хүмүүс бол ерөнхийдөө албыг харьж явж байсан. Тэгээд би одоо 2 дахь жилдээ Үндэсний Монгол ерөнхийлөгч албыг харьж явж байна. Дийлэнх нь энэ нийгэмлэгийн дийлэнх одоо гишүүд маань Герман хүмүүс байгаа. Мэдээж Германы нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас. Гэхдээ би одоо Монгол хүн учраас бас Монгол руугаа чиглэсэн үйл ажиллагаа хий гэж би бодож байгаа. Тэгээд одоо энэ 3 сарын 8-нд болсон Баварын орон нутгийн сонгуультай дахин ялт байгууллаа. Тэгээд одоо өнгөрсөн 6 жилд анх одоо 2020 оны 3 сард сонгогдохдоо тэр үед 3 дахь хүүхдтэрээ жирэмсэн байсан. Тэгээд 2 том хүн маань одоо насны бэлчээр хүүхдүүд байлаа. Тэгээд 2 хүүхдээ наашаа чашаа дугуулсан сэгсцэн төрөвчгөн тэгээд жирэмсэн хүн чинь хурдан хөдөлгөөнтэй биш, хурдан бас ядрах жирэмсний хордлого гэх мэтчлэн одоо гэртээ орж ирлээ гэвэл за ядраад ивэл хэвтээд ингээд амрах ердөөс цаг нар байдгүй. 2 хүүхэдтэй цаг гарган 2 хүүхэдтэй гээд тоглон барина. Хоол цагийг хийж хүмүүс цасанд оруулна гэх мэтчлэн хэдий ээж байгаа ч гэлээ би ээжээр өтер болгоно яг хоол цай хийлгээд ингээд ядраагаад бас байдгүй. Тэгээд үнэхээр байхгүй үед бол ээж бас хүүхдүүд халамж тавиад хоол цайг хийж өгдөг. Тэгээд сонгуульдаа 6 жилийн өмнө ядаад охин маань төрлөө ингээд нэлэх найтан хүүхдтэй нэраа биддэг ингээд охиноо хөхүүлээд дараа нь 2 жилийн цайтай баг хүн маань төрлөө 4 хүүхдтэйгээ дөрүүлэнгийн бол өөрөө хөхүүлж өөрийнхөө сүгээр бол эхний хэдэн жил бол хөхүүлсэн. Тэгээд манай хуралтай үед би бөхөө одоо сагчаад миний сүг ээж маань өвчнөд хийгээд татаад бүлээн болгоод өгдөг байлаа. Тэгж амжилтгүй хийжсэн байна шүү дээ. Тэгээд очмоо одоо танай хотын иргэд чинь чамд итгээд иргэдийн төлөөлөгчний зөвлөлийн гишүүнээр дахиад ингээд сонгож байна тий. Тэгээд чиний бодлоор яагаад ингээд чамд итгэж саналаа өгсөн гэж хувьдаа бодож байна. Басчгүй бас нэлийн өндөр санал авсан байлээ тийм ээ. Бусд хүмүүстэйгээ харьцуулахад тэр гадны хүмүүсийн итгэлийг ер нь олж авахд чи тийм амар бас биш тийм ээ. Биднийг танихгүй шүү дээ. Энд ирсэн цагаасаа эхлээд тэр үед хань маань засаг дарга байсан. Тэгээ хүмүүнлэгийн ажил айгүй их хийж одоо олон салбар дээр өрчүүдийг залуу үр толгойсон ээжүүдийг дэмжсэн хүүхдүүдийг дэмжсэн ингээд
хүмүүнлэгийн ажлууд хийж агаад ард иргэдтэй танигдсан гэх юм уу да. Тэгээд бас намдаа танигдсан юм байна. Тэгээд нам маань тэр үед манад одоо гишүүн болж очи гэд асуусан, санал тавьсан байгаа. Тэгээд нэг хэсэг бодож жоод намын гишүүн болж ороод тэгээд жил болгон намын хурал гэж болдог. Тэрэн дээр бас Мünchний тойргийн 360 мянган иргэдээс одоо саналын авч намын их хурлын төлөөлөгчөөр ингээд сүүлийн хэдэн жилүүдэд бас сонгогдоод ингээд намынхаа их хурал дээр бас төлөөлөгчөөр оролцдог болсон байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ирсэн цагаасаа тэгээд хойш эмэгтэйчүүдтэй холбоонд гишүүн үндсэн нам, ЦСУ намдаа гишүүн одоо олон их ажил хийсэн болохоор ард түмэн маань энэ одоо хэдийн гадаад гаралтай, Монгол гаралтай өсгөөч гэсэн тэгээд ерөнхийдөө бол их чадамжтай одоо залхуу биш гэж харагдсан болов гэж би бодож байна. Германд яг мэргэжлийн улс төрш гэж байдаг тийм ээ. Орон нутгийн улс төрийн энэ ажил болохоор сайн дурын ажил гэж явдаг. Тэгэхээр энэ сайн дурын орон нутгийн улс төрийн энэ ажил маань цалинтай ажил байдаг юм болов уу, цалингүй ажил байдаг юм болов уу гэд Монголд байгаа хүмүүс мөн итгэхгүй гэж магадгүй. Энэ дээр ямар хариулт өгөх бол тэгээд хэрвээ сайн дурын ажил нь цалингүй байдаг бол энэ их цаг шаардсан улс төрийн ажлыг яагаад ингэ хийхийг хүсдэг юм бол хүмүүс. Энэ дээр ямар хариулт өгөх вэ? Салбарын төлөөлөл байдаг. Одоо манай иргэдийн хуралд одоо намаасаа жишээ нь авъя л да. ЦСУ намаас 10 хүн сонгогдож иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч болсон байгаа. Одоо энэ дуусч байгаа амц период гэж ярьдаг. Дараагийн саяны сонгуулиар сонгогдсон төлөөлөгч нар маань 5 сарын 1-ээс ажиллаа үлдээж авна. Энэ урдны одоо сүүлд сонгогдсон төлөөлөгч нар маань 8 хүн байсан нийт. Тэгээд бид нар одоо сонгуульдаа яалт байгуулж 2 судал дахиж нэмж авч чадсан. Эмэгтэйчүүдийг их хамраахыг би бол энэ сонгуульдаа зорьсон. Энэ сонгуульдаа эмэгтэйчүүдийг хамраасны илүү хамруулж одоо нэр дэвшүүлж чадсанараа эмэгтэйчүүд бас их олон нэр дэвшигдсэн байгаа. Тэгээд мэрэг 100% бягуус политикер гэж ярьдаг. Тэр хүмүүсийг одоо хинхэн орох вэ гэхээр засаг дарга ландрэтэ бид нар бол орон засаг дарга ханган зэрэгч гэсэн үг. Иргэдийн төлөөлөгч тухайн хотын болон тойргийн эсвэл жижиг том одоо ямар ч хотынх тэр хүмүүс бол үндсэн ажилласаа гадна одоо энэ иргэдийн хурлын төлөөлөгч хийгээд явах бүрэн боломжтой. Цалин бол байхгүй, зүгээр хуралд суусан ажилсны хөлс гэж бол тавьдаг. Баярлалаа Очмоо. Танай гэр бүлийн чинь мэргэжлийн бас тухайн орон нутгата нэртэй улс төрийн хүн байж байгаа. Тэгэхээр Германд бол Монголд байдаг хүмүүс маань магадгүй тэгвэл хуучин гэр бүлийнх нь хүн одоо улс төрийн хүн байсан юм бол нөлөөтэй байсан байх ч юм уу. Тийм нэг буруу ойлголт явж иж магадгүй. Германд бол эзэж тийм байхгүй шүү дээ. Харин ч бүр гэр бүлийнхээ хүнийг улс төр татад оруулсан ч юм уу эсвэл саяны сонгуул дээр одоо ялахт нөлөө үзүүлсэн бол магадгүй тэр хүн харин ч бүр ажиллаа өгöd баяртай болоод явна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр Монголд байгаа хүмүүстэй Германы улс төр, Монголын улс төр хоёрын одоо процессын ялгаа нь юу байх вэ? Том ялгаа. Хууль хатуу, тэгээд цаг хатуу гэж би бол урд нь сонинд Монголын нэг сонинд бол ярилцлага өгчээсэн. Тийм болохоор манай хүн чинь өөрөө хуульч хүн, хөнгөлөгч хүн яг хуулиндаа захирагдсан үйл ажиллагаанаар хийж явдаг. Иргэдийн хурал болж байхад яг хойно бол хэвлэлийнхэн суудсан хэн юу одоо ямар төлөөлөгч нь ямар санал хэлв гэд шууд ингээд шилийн хэлбэрээр хурал маань явагддаг гэсэн. Тийм болохоор одоо ард иргэдэд санал өгөхт нь ямар нэгэн байдлаар манай их нэрийг сонгоорой гэж хэлж болохгүй шүү дээ. Эхнэр нь нэр дэвшиж байгаа юм байна гэд ард иргэд бол мэдхээс өөр аргагүй. Сони эвлэлч гэсэн
олон нийтэд нийтэлдэг. Санал өгөх нь бол ард иргэдэд үлддэг. Тийм болохоор ард иргэд нь одоо өөрсдийнхөө саналыг одоо нэр дэвшиж байгаа хүн болгоны одоо сурж боловсрсан мэрэгжил тийм ээ. Тэгээд одоо гарал үүсэл одоо бүхий л юмыг ингээд ард иргэд бол эднэр бол судалдаг. Германчууд тэр тал дээр бол их айхтар. За би нэг жишээ авъя л да. Манайх шинэ газар дээр хавс барих боллоо. Тэгээд хавс барих болсон чи яг тэр гудамж нь айгүй чанга барилгын хуультай. Тэгээд би жоохон Монгол аргаараа хөөе зөвшөөрлөө манай хүн л өгд юм чи. Үгүй нэг ингээ өргөдөл гаргах арга тал байдгүй юм ингээд яг тэр гудамжинд байдаг байшнууд шиг одоо барьмааргүй байна гэд нэг өргөдөл гаргаад үзүүл яадаг бол гэдгсэн чинь өргөдөл гаргаад бол тийм ээ би юм дээр өргөдөл гаргах дургүй тухайн яг гудамжинд гудамжны барилгын хууль яаж заасан бэ тэрний дагуу л хавсаа байрна. Тийм болохоор одоо тийм өргөдөл гарахгүй гэсэн. Би ч гэсэн хуулийн хүн. Тийм болохоор бид нар хуульдаа захирах ёстой гэдэг ингээд миний амийг бол шууд таглцсан. Тийм болохоор одоо энэ үзэгдэл дээр одоо миний ингэж амийг тагласан маань одоо би илүү германчуудыг сайшаахч гэдэг юм уу? Энэ герман хууль ямар их хүчтэй үйлчилж байна гэдгийг бол би илүү их мэдэрсэн. Тийм болохоор өдөөсөө энэ Германд улс төрийн салбар бол шилэн хэлбэрээр явагддаг. Тийм болохоор энэ дээр бол ямар нэг юм тийм нанцан гэсэн юм бол байдгүй. Түүнээс хойш очимо монголчлох гэж оролдох юм байсан гэж үү? Энд тогсон шүү. Манайхан чинь за ингэж харах байхгүй юу гэж тэгдэг штеп Монголд тийм бол зөндөө тийм ээ. Танил байна уу гэж тэгдэг. Яг тэгэхээр яг үнэхээр өөрийнх нь хувийнх нь байшин баригдаж байгаа учраас тэгэхээр ийм бас ялгаатай байдаг юм байна. Очмо хоёлоо чиний мэргэжлийн ажил руу оръё. Өөрөө чи хийж байгаа ажил эдийн засгийн ахлах ажилтан буюу Kaufmann-ийн ангичлалтыг ажилладаг гэдэг жисэн тийм Германы компанид ямар компанид ажиллаж байна? Яг өдөр тутмын чи хийдэг ажил нь гэхээр ямар ажил байх вэ? Би Германы Caravan гэсэн нэг кемпинг хийдэг аяллийн машин байгаа зү тийм ээ. Тэр одоо машины захиргаанд нь ажилладаг. Тэгээд эдийн засгийн хэдий одоо эдийн засгийн салбарын хүн биш ч гэсэндээ өөр салбарын хүн ч гэсэн энэ одоо ажилд орохын тулд одоо эдийн засгийн салбартаа эдийн засгийн мэрэгжлээ дээшлүүлэхийн тулд бүхий л дугуулн сээх одоо юу л гэдгийг бүх дамжаа курсыг курсэнд сууж одоо энэ эдийн засгийнхаа мэрэгжлийг дээшлүүлснээр энэ ажилд одоо би өргөдлөө явуулаад ярилцлаганд ороод тэгээд харин аз олж энэ ажилд орсон байна. Энэ ажлаа одоо бол 7 хоногийн 25 цагийн гэрээтэй байгаа боловч 4 сар дуустал бол фул таймаар ажиллая гэд даргаасаа зөвшөөрөл аваад амарчсан энэ сарыг одоо 2 сар 3 сар 4 сарыг дуустлаа фул таймаар ажиллах юм зорилготой явж байна. Улс төрийн ажил маань болохоор дийлэнх нь иргэдийн төлөөлөгчийн хурал, байнгын радион хурал одоо бас сайн дурын нийгмийн ажил, нийгэмлэгийн ажил арай эсвэл хагас бүтэнсээр болдог учраас энэ ажлуудыг бол үндсэн ажлаа хийгээд ингээд уршуулад явхад бол надад их байдаг. Ингээд яг заримдаа бол амжихгүй жоохон байжгцсан ч гэдэг юм уу тийм үе бол байна. Тэгтээ цагийн менежментээ сайн хэрэгжүүлээд явах тусам яг энэ бол одоо өөр дөр ингэж хэлж байгаа учраас би бол амжуулаад явж болж байгаа юм. За манайд ч маань 4 хүүхдийг би сайхан хэлсэн. Тэгээ 4 хүүхдийн ээж
өөрөө үндсэн ажилтай, улс төрийн идэвхтэй бас зарим нийгэмлэгүүдийн болон одоо эмэгтэйчүүдийн холбооны захирлгээд хийх юм мэдэж байдаг бах. Тэ зохион байгуулах эсвэл оролцох ажлууд нэлийн байдаг бах. Сүүлийн үед Монголд одоо нэлээд яригдчихэж яг фэйсбүүкээр л нэлээд шууган болоод байна тий. Одоо өсвөр насны хүүхдүүдэд хүчирхийлэл, дээрлэхэлт их болсон байна. Тэгээ түүнийгээ бүр тэр битгийл одоо бичлэг хийчихсэн олон нийтийн сүлжээнд ингээд цацаад гээд нэлээд яриа болж байна. Эцэгчүүд санаа зовж байна тийм ээ. Тэгэхээр хэрвээ танаа одоо хотод ийм зүйлүүд ингээ гараад эцэг эхчүүд шуугаад чаагаад одоо манайхан шиг ийм юм болох юм бол орон нутгийн удирдлага ямар арга хэмжээ авд юм бол Германд тэгээд ер нь урьдчилан сэргийлээд сургууль гэр бүл нийгмийн байгууллагууд ямар үүрэг хүлээж ажилтдаг бол Германд Хаан сургууль нь бол юуны түрүүнд эцэг эхтэй нь бол шууд уулзж ярилцдаг. Тэгээ эцэг эхийнх нь одоо байр суурийг сонссны дараа тухайн хороо жижигхэн хувьд одоо том hodж байсан ч гэсэндээ хүүхд залуучдын холбоо гэж байдаг. Тэрнтэйгээ одоо хоршоод сэтгэл зүйчтэй бас хоршоод ингээд тухайн хүүхдэд эмчилгээ болон эсвэл одоо тухайн хүүхдийн сэтгэл санааг сонсоод аль тал дээр нь одоо илүү дэмжлэг хэрэгтэй байна. Одоо тухайн одоо хохироосон хүүхдийг тэр гэмтэл үзүүлсэн хүүхдч тэр аль тал дээр хоёр хүүхэд байгаа шүү дээ. Одоо нэг хүүхдийг хохирогч нөгөө нь бол гэмт хэрэг одоо ингээд зодоод одоо юу гэдэг тухайн хүүхдийг сэтгэл санаагаар нь ч юм уу хэл хамаар ингээд урамжилсан хүүхдийг ингээд хоёр талд ингээд хүүхд залуучдын холбоо сэтгэл зүйч тухайн сургуулийн нийгмийн ажилтан одоо аливаа ангийг одоо дааж авсан багш нь байлаа гэхэд багш нь сургуулийн захирал нь бүгдээрээ ердөөсөө яг нэг юутай зорилготой болол ажилладаг. Аливаа хүүхдүүд цаг зав их гарч ийн одоо гэж юу яавал тухайн хүүхдүүдийг юу яадаг ямар нэгэн дугуулсан секцэнд оруулж одоо хамрагдуулах тухайн энергийг нь одоо зөв зарцуулах, зөв шатаах гэх мэтчлэнгээр одоо альва нэгэн айл өөрөнгөсөн хүүхдээ тухайн дугуулсан секцэнд одоо явуулах боломжгүй байлаа гэвэл тухайн хотынх нь засаг даргын тамган газар одоо энэ дугуулсан секцийн үн төлбөрийн даах улс одоо нэгсэнт улс даана гэсэн үг шүү дээ тийм ээ. Улс дааж одоо хүүхдүүдийг дугуулсан секцэнд оруулж нөгөө буруу нөлөөнөөс сайн нөлөөлөө гэгээлэг ертөнцлөө ингэж авч явах гэж мэргэжлийн хүмүүстэй л их тулж ажилдаг да. Тэгэхээр мэдээж гэрт нь бол эцэг эх нь бол цаашаа дэмжиж явна. Эцэг эхт нь бол дагаадгаар өгнө хүүхдүүдтэйгээ ингэж сууд тэгж ажил эцэг эхчүүдтэй ч гэсэндээ сэтгэл зүйч бол тулж ажилдаг. Одоо би нөгөө зөвхөн би герман хэлтэй одоо Германд биш герман хэлтэй орнуудад ингээд албан ёсны ам болон бичгийн орчуулагч учраас герман хэлтэй орнуудад ийм янз бүрийн орчуулгыг явахад бас хүүхдийн иймэрхүү одоо янз бүрийн хэрэгэн дээр хүртэл орчуулгыг явах тохиолдол бий. Тэгэхээр тухайн хүүхэд эцэг эхчүүд юугендаамт гэж ярьдаг хүүхд залуучуудын алба сэтгэл зүйчтэй ингээд тулж их ажилт юм билээ. Тэгээд одоо жилийн дараа ямар үр дүн гарч ийн вэ? Энэ хүүхд одоо үр дүн гарч одоо энэ курсэнд явснаар үр дүн гарсан уу? Гараагүй бол одоо өөр курсэнд явуулъя. Жил байнга ингээд нэг холбоос үлбэтэй байдаг. Нөгөө хүүхэд нь зүгээр нэг сэтгэлийнхэн хөөрлөөр одоо би юу гэдэг бассейны курсэнд явъя гэж хэлсэн байж магадгүй. Одоо тухайн сэтгэл зүйч за бассейны курсэнд явуулаад жилийн дараа нөгөө хүүхдийн чинь сонирхол буурч магадгүй л дээ. За эсвэл би зураач одоо ирээдүйд би зургийнхаа авьяасыг дээшлүүлээд одоо
10 жил чинь одоо хууч нар хэллээ гэвэл дотроо ялгаатай тэр сургуулаа төгсөөд цаашаа зураачаар явмаар юм ч гэдэг юм. Тийм болохоор би зургийн курсанд явуулмаар байна гэж гэдэг юм. Тэрийг тухайн газрын засаг даргын тамган газар нь дэмжиж тэгээд нөгөө хүүхдтэй ч тэр айл өрхтэй ч тэр тусдын болоод явдаг та. Тийм хүмүүжил дээр нь илүү гэгээлэг одоо юу түлхэц хэрэгтэй вэ гэж хайдаг. Тэр хүүхдийгээ загнаад ингээд зодоод байдгүй. Эцэг эхт нь ялангуяа хэлдэг. Хүүхдийгээ битгий их ингэж ширүүн загнаараа гэж одоо тухайн багтанч тэр сэтгэл зүйчин ч гэсэн тэр хэлдэм байлээ. А хүүхдтэйгээ илүү найз мэд харьцаж одоо сэтгэлд нь орж юу одоо хэрэгцээтэй байна гэдгийг мэдэж аваарай гэж их захидаг. Тэгээд юунаас болж тэр уур уцаар болоод хүүхд задуу гэд тэрэн дээр нь ажиллах нь гэсэн үг тийм ээ. Эсвэл одоо эрэгтэй хүүхд одоо ноцолцдог юм дуртай болвол жудо одоо юу гэдэг юм тийм ээ. Таквондо ч гэдэг юм уу нэг тиймэрхүү курс мөрсөнд одоо явуул. Тиймэрхүү их аргууд их байд юм байлээ. За ер нь энергийг зөв зарцуулах, зөв шатаахан л их чухал. Тэгээд цаг зав бага өгөх тусмаа хүүхдүүд чинь тийм буруу юм нэг сэтгэл санаа хандуулахгүй шүү дээ. Тэгээд ямар нэгэн дугуулан секцэнд явах тэр нэг хүүхдүүд чинь тухайн дугуулан секцийнхаа хүүхдүүдтэй танилцаад орчин шал өөр болоод ирдэг. Тэгэхээр одоо нэг ялангуяа нэг өсвөр насны хүүхдүүд ч одоо ингээд цагийг буруу ашиглаад гадаа нэг бүлгээрээ уулзаад тамхи мамхинд орох одоо гэдэг юм уу тийм үйлдэлүүд нь багасаад ирэхлээр нөгөө тустай амьдаа хүүхд чинь яваад ирэхлээр улам их тэрэндээ урамшаад одоо тухайн курсийн багш нь чи энийг айгүй гоо хийцэн байна гэл ингэхтэр чинь хүүхд ч улам их урамшаад эргэжиж эхлэх юм байна. Тэр хэрэгжилт нь их илүү үр ашигтай өнгөрдөг. За баярлалаа. Одоо би түрүүн та ээжийн маань талаар асуулаа л да. Тэгээд ээжийн маань нэг хийсэн биднэрт үр хүүхдтэй үлдээсэн нэг давуу тал нь юу вэ гэхээр өв дээдс нарын маань нөө сургаал одоо шаштрыг ингээд тэмдэглэлийн дэвтэрэндээ бичээд биднэрт ингээд өгсөн. Одоо анх би энэ чи ирээд оройд одоо нөхөр маань ингээ ажилтаа уйлаад ганц одоо юу гэдэг нь ганцаардсан юм үед одоо өв дээдсийнхаа сургаал шаштрыг ингэж уншчаад тэрнээс их хүч авч одоо тэрийг эргцүүлж бодож тунгаах тийм ээ. Энэ ямар ухаантай үг хэлсэн юм бэ гэд ингээд тэрнээсээ яг их ирч хүч авдаг байсан. Тэгээд мэдээж айл гэрийн одоо төшөв тулгуур нь бол ээж одоо эцэг хүн болвол ажил төрлөө хийгээд гэр орнод хичээх гээд одоо энэ салбар дээр илүү төлхөө анхаардаг. Мэдээж ээж хүн болвол гэр орны цэвэр цэмцгэр байдал одоо хүүхдүүдэд яаж өсгөх вэ? Энэ тал дээр их анхаарал тавьдаг учраас ерөнхийдөө бол ээж хүн одоо хүүхдийн хүмүүжлэлт гол тулгуур болох хүн гэж би өөрөө хардаг да. Тэгээд тийм болохоор бас ээж аваасаа авсан энэ одоо дадал зуршлыг үүдээ би бас хүүхдүүдтэй өвлүүлж үлдээх юмсан. За Монгол бас ухаан сургаалыг бас цаашид миний хүүхдүүд ч гэсэн тэгээд дараагийнхаа үе үр хүүхдүүд ч гэсэндээ бас эртний сургаал гэдэг ингээд амнаас ам ингээд амжаад одоо заад сургаасаа л гэж боддог доо. Ээж нь олон дахин ирдэг гэхээр ерөөхдөө герман хэлийг гадралдаг болсон байх гэж бодож байна. Тэгээд танай гэр бүлийн хүнтэй ээж нь яаж харьцах вэ? Одоо ямар хэлээр ойлголцох вэ? Одоо чи байхгүй байлаа гэж бодоход. Тэгэл манай хүн чинь өөрийнхөө мэддэг монгол хэлийг оруулаад ээж өөрийнхөө мэддэг герман хэлийг тэгэл гар хөлөөрөө ингээд яриад ерөнхийдөө тэгтээ том хүн маань одоо тусд орсон учраас том хүн маань ерөнхийдөө
намайг байхгүй тохиолдолд орчуулагч хийгээд явцдаг. Имээ За. эцгийнхаа хооронд ч гэдэг юм уу, дүүнэртэй ч гэдэг юм уу. Тэгээ учраа олцоод явж байгаа юм. Танай гэр бүлийн чинь хүн одоо улс төрийн хүн гэхээр ер нь улс төрчтэй гэр бүл болохоор ямар сорилт байх вэ? Ямар давуу талууд байх вэ? Давуу тал гэхээсээ илүү одоо таны сая хэлдэг шиг сорилтуудтай их учранда. Одоо өглөөд их эрт босон, шүн дунд одоо шүн хүртэл янз бүрийн хурал зөвлөгөөнд их явна. За одоо би өнөөдөр 8 цаг эндхийн Германы төвшөнд 8 цаг ажилласан. Одоо би миний ажиллах цаг дуусчлаа гэдэг ингээ хаяад явж болохгүй шүү дээ, тийм ээ. Нөгөө хурал зөвлөгөөнүүд. Тэгэхээр энэ одоо цаг наргүй ажиллах ийм давтал зуршилтай болсон гэх юм уу. Тэгээ одоо өглөөд сэрүүлэг дуглаа гэвэл шууд л одоо босч хурдан ажиллаа, хүүхэд чухтаа одоо сургуульд нь авч явдаг, хавчрахтаа гэдэг юм уу. Хүүхдтэй одоо өнөөдөр шалгалттай байвал миний хүү одоо шалгалтандаа сайн бэлдсэн үү, за юу гэдгийг англи хэл, латин хэл дээр нь үгийг асуугаад нэг ажил руугаа гарахаасаа өмнө нэг татуулдаг ч гэдэг юм. Нэг тиймэрхүү байдалтай ерөнхийдөө нэг цагтаагаа жоохон уралдаж их сурсан. Тэгээд хоёр дахь одоо сорилт гэх үү. Тэр маань олонний өмнө хүлээцтэй байх, тийм ээ. Олонний өмнө одоо бид нар чинь ингээд тараасаа дээр гараад манай тараасаа юм шилэн бүрхүүлтэй. Одоо амралтаа хийгээд одоо энэ хичээлийн амралт болсон ч гэсэнтэй бид нар одоо өглөө халааттайгаа тараасаа дээр суухгүй ч гэдэг юм уу, тийм ээ. Хажуугаар хүмүүс явлаа гэвэл бид нар чинь халааттайгаа сууж чинь одоо орлогынхаа хувцастаа сууж чинь гэх мэтчлэнгээр нэг тиймэрхүү юм харуулж болохгүй. Яг өглөө бол хувцас өмссөн. Усасан орцсон ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү бэлэн байдалтай. Тиймэрхүү юмд одоо ийм энэ нийгэм чинь дургүй учраас тийм байж байгаа. Би гэртээ байж ингээл одоо халааттайгаа ингээл нэг мартандаа явахгүй байх, тийм. Тиймэрхүү юмыг бас анхаарах зүйлүүд бас байт юм тийм ээ. Хитний амарч байгаа гэсэн. Очмоо хоёлоо уцаар ярьж хахад танай хотод чинь бас нэртэй олонний танил хүмүүс бас нэлээд байдаг. Чимээгүй орчин, тайван, ямар цаадгүй амьдрах хүсэлтэй ингээд амьдрэх хүмүүс байдаг гэдэг жисэн. Энэ талаар хүмүүс сонирхолж ирвэл ер нь гадны одоо нэртэй төртөө болцсон олон хүмүүсийн танил болсон хүмүүс ямар шиг байдлаар мэдээч чи гудамжинд ч юм уу эсвэл худалдаа хийж явахдаа таардаг байж магадгүй тий. Тэгэхээр тэр хүмүүстэй яаж ханддаг юм бэ? Одоо гарын үсгийн зурвал гараараас нь гүгөөд идэм бэ нүү? Эсвэл энгийн одоо тийм тайван амьдрах орчин нөхцөл бүрдсэн тийм хот юм лөө? Манайх ч одоо 15-аад мянган хүн амтай. Ерөнхийдөө уул нь бол хот гэж ярихгүй тийм газар шүү дээ. Гэсэн мөртлөө Гартенштадт гэж ярьдаг. Цэцэрлэг ихтэй ер нь ногоон хөлмж ихтэй. Гартна илүүд үдсэн одоо ямар нэгэн аливаа хүмүүс хавс барьлаа гэхээр бодомчинд нь маш хатуу хууль хэрэгждэг. Тийм болохоор хавсын гартныхын талбай нь одоо тэдэн метр ингээд гартн үлдсэн байх ёстой гэсэн цаана бүр хуулиндаа заагаад өгсөн байдаг. Тийм ногоон талбайг нь илүү үлдээх мэдээж том газартаа болвол том хаус барьж болно. Тухайн газрынхаа хэмжээнээс шалтгаалаад нөгөө аливаа айлууд хаус барьдаг учраас хашаатайгаа тултална ч гэдэг юм уу, хаус барих бол энэ ч хориотой. Тэгээд одоо олон банк эсвэл кино жүжигчид алдартай олон салбарын шинжлэх ухааны одоо зүйл сэтгүүлч ч гэдэг юм уу, олон салбарын хүмүүс энэ чинь амьдардаг л та. Энд чинь амьдраад ингээд явхлаар одоо нэг жишээ дуртай Германы алдартай entertainer
Томас Готшайлд гэдэг хүн энэ чинь амьдардаг. Тэр хүн маань яг л одоо энгийн хүн шиг энэ чинь оройд салхинд гарч их нэртэйгээ энэ манайх ч ойдоо их ойрхон амьдардаг. Ойгоор салхинд гарна. За эсвэл хагасанаар юу яа дэлгүүр хошоо орж хүнсээ цуглуулна. Эсвэл нөгөө тушаадаг шилээ усуусан дундаа усны савыгаа буцаагаад очиж тушаана. Би саваа тушаах гээд явж ин ч гэдэг юм. Ер нь их чөлөөтэй яг тэгээд нөө гадуур ингээ явж хахад иргэдэн ертөөсөө ингэж очиод хойноос нь би тантай зураг авахуулъя. Танаас одоо юу яа та холбоо нөө утас шүрмсээ өгөөч, гарынхаа үсгээ өгөөч гэж ертөөсөө юу авахгүй. Тэр хүнийг бол хувийн одоо орон зайд нэг халтаад идэггүй гэх юу те. Тэр утгаараа нөө Германы алдартнууд бол энэ хотод маань их амьдрах дуртай. Хоол идэх ресторан байхад авсан чөлтөр мург ингэж авч одоо нийтийн сүлжээнд тавьгууч гэдэг юм уу тийм ээ. Одоо ухаалаг хүн болгон л ухаалаг үстэй болсон шүү дээ. Тэгэхээр тухайн хүнийг хоол идээд байхад ертөөсөө хувийн юмд нь халдаж болохгүй. Та бүхэн одоо бити тэр хүн лөө харж гэдэг юм уу. Одоо тийм юу хүн энэ ч амьдарч байгаа хүн болгоны толгоонд сувцсан байдаг л да. Тийм бичгтэйг хууль байдаг. Тийм болохоор нөгөө хүмүүс энэ ч тайван альва салбарт ажиллаж байгаа хүмүүс яг энэ ч ирэхлээр ингээм амар тайвныг олдгоо гэж хэлдэг л те. Яагаад гэхээр Garden City гэсэн утгаараа илүү ногоон хүлэмж нь их ой мод одоо амьдрах боломж нь энэ ч их байдаг юм уу одоо хувийн тайван амьдрах боломжтой. Тийм. За баярлаа. Очмоо сая ингээд айл байшин барьсан ч гэсэн цаад нь ногоон талбайд нь заавал ингээд усаас заасан стандартын дагуу баригдах хэрэгтэй гэдэг ингээд сайн ярьсан тий. Тэгэхээр чи өөрийнхөө одоо амьдарч байгаа энэ орон нутгийн барилгын байгууламжийн хороо болон нийгмийн бодлогын хороонд ажилладаг тийм ээ. Тэгэхээр энд ажиллаж хахад ер нь барилгын төслүүдийг батлах эсхийг ямар шалгуураар шийддэг юм бол тэр яг гудамж нь өөр барилгын хуультай байдаг. Тэр гудамжны хуулийн заалтанд юу гэж заасан байна? Тэрний дагуу одоо айлууд эсвэл одоо үйлдвэрийн нэг хэсэг гэж байна. Үйлдвэрийн хэсэгт бол өөрөөр заасан байдаг. Яг тэр хуулийн дагуу бүх юм явагдана гэсэн үг. Шалгаж хэмдээмэн тийм ээ тэгжиж зөвшөөрөл болгодог гэсэн үг. Тийм. Би барилга байгууламжийн байнгын хороо, тэгээд нийгмийн байнгын хороонд ингээд ажилладаг. Чухам одоо сая сонгуул болоод өнгөрсөн одоо дараагийн эвсэл одоо ямар нам эвсэлд одоо орох уу тэр байдлаас шалтгаалж одоо энэ байнгын хороодуудын бас албан тушаал яригдсан явдаг. 5 сарын 1-ээс хойш би ямар байнгын хороонд хариалагдаад одоо өөргөө хүлээж аваад явахыг би бол мэдэхгүй байна. За жишээлх юм бол одоо өмнөх 6 жилд иргэд эсвэл хөрөнгө оруулагчтай хооронд магадгүй ингээд санал зөрөлдөх тохиолдол гарсан байж болно тийм ээ. Тэгэхээр орон нутгийн зөвлөл ер нь энэ хоорондох энэ санал зөрөлдөх үед танай багийнхан зохицуулах хэрэгтэй болдгоо бас. Яг гоо тэд нар нөө альва өргөдлөө ингээ өргөн бариад альва одоо энэ байнгын ороодууд ч юм дотроо ялгаатай. За байгуулагчны байнгын ороо гэж байна. Эсвэл эдийн засгийн байнгын ороо гэж. Тэгээд хүнч тэр албан байгуулагч тэр үйлдвэрийн одоо хэсэгт ямар нэгэн үйлдвэрч гэдэг юм уу өөрийн хувийн хөвшлийн байраа бариулах гад одоо тэр өргөдөл нь ороод ирэхлээр яг хуулиутайгаа хуулаа ингэж хинж шалгачаад хуулийн дагуу бид нар хариу өгдөг. Энэ нь бол энэ хуулийн заалтанд ингэж заасан учраас бид нар бол нэг бол зөвшөөрнө, нэг бол зөвшөөрөхгүй, батлахгүй гэдэг ингээд хариу өгөө явуулчихдаг. Тэгээд өөдөөс харин энэ герман хүмүүс батлаад өгөөчтэй ч гэдэг юм уу янз бүрийн үг мөг хэлээд байдгүй. Яг энэ хуульдаа захирагдаад
явдаг. Хариугаа аваад явчт юм тий. Хариугаа аваад тэгэл гэж одоо эсвэл ингээ өөрчлөлчүүл нэг та нар зөвшөөрөх одоо үйлдвэрийн хэсэгт ялангуяа зөвшөөрөх энэ нэг одоо юу гэдэг магадлал 0.5 юунд газар тийм зөвшөөрөл байна уу гэсэн юм бол ганц хоёр бол үзэгддэг. Ганц хоёр. Тийм. Тэгээд тэрийг нь бол яг өгдөг хариуг нь өгөөл гаргана одоо буцаадаг. Хуулинд ийм заасан байна гэл. Хуулиа барьдаг болохоор амар юм тийм ээ. Хуулийн дагуу бүх юм тэгээд бас сонирхолтой юм олж уншсан. Тэр уншсан юм нь юу гэхээр танай гэр бүлийн чинь хүн өв гэцэгтэй холбоотой түүх уншсан байж байгаа. Тэгэхээр өв гэцэг нь бас Википедиад бүр ингэж нэр нь орсон түүх нь ингэ бичээстэй бас нэртэй тийм хүн байсан юм байна. Тэгэхээр энэ ямар учиртай өв гэцгийнх нь түүх байдаг бол энийг манай сонсогчдод ярьж бол бас сонирхолтой юм л гэж бодлоо. Аль өв гэцгийг хэлж байгаа юм бол манай хүн чинь одоо Швайцын. Тэр хүн чинь Голланд хүн. Тэгээд Швейцарт хурж ирээд нутагчаад одоо Швейцар хүн болсон байгаа. Хойч үеийн бол Швейцар өөрөө бол Голланд хүн байж байгаа. Тэгээд хөөд болсон байгаа. Манай хүн эцэг талаасаа бол манай одоо хадам аав Швейцар хүн байсан. Гэхдээ Голланд Англиас гаралтай ингээд Швейцар хүн байсан. Тэгээд 2 жилийн өмнө хадам хөөд болсон доо. Тэгээд хадам аавын Швейцарт Голланд гаралтай Швейцар одоо очиод нутагчсан тэр өвөг дээдс болохоор 14-өөдөө далай тэнгисээр ингэж ээлж одоо тэр дээр үе кино минутаар гардаг шүү. Тэгж явсан байгаа. Тэгээд Голландасаа нөгөөд Англид очиод ингээ эдийн засгаар сураад банкны хүн болсон баг. Тэгээ Англид банкны захирлаар ажиллаж исэн. Тэр үед болохоор Англи Маргарет гэсэн бүсгүйд дуурлаад гэр бүл болоод ингээ амьдарч исэн чинь Маргарет нь уушхны өвчтөй болоод одоо бүр хүндэрсэн байна гэсэн тийм унш гараад тэр үед уушгаар төрөлдсөн эмнэлэг хайгаад Швейцарын Давуст нэг уушгаар төрөлдсөн юм уулан дээр нэг сайхан эмнэлэг байна гэдэг айгуу сайхан юм тансаг эмнэлэг байна гэдгийг олж мэдээтэй өвчтөй эхнэрээ дагуулад олон хоног өдөр сүүх тэргээр ингээд Лондонгоос Швейцарын Давус руу явсан. Тэр үед чинь нэг 1890 онд шүү дээ. Тэгээд хурдны зам гэж байхгүй, гал тэрний зам гэж байхгүй. Тэгээ сүүх тэргээр Швейцарын ялангуяа Алпийн мөрөөд чинь их бартай хад чулуу ихтэй тийм уус байдаг. Тэгээ эхнэрээ арай гэж муу дагуулж очиод эмчлүүлж яхад нь эхнэр нь ингээд өөд болоод тэгээд уцтсан чинь нөгөө өөрөө тэр хүнд бартаатад замыг туулж өвчтөй хүнтэй ирсэн болохоор нөгөө тэр эмнэлэгт тийм ижил хүмүүсийг их олон хараад тэр хүмүүсийг ер нь өрөвдөд үгүй энэ Швейцарын Давус лөвлөөсөө юу яа гал тэрний зам байгуулъя. За энэ өвчтөй хүмүүс ингээд сүүх тэргээр ингээд уул хадаар ингээд бартаатад замыг ингээд туулж ирэхийг өрдөөсөө энийг эц болгоё гэд. Тэгээд галтэрны зам байгуулад галтэрг явдаг болсон. Тэгээд буцсан чинь нөгөө ирсэн хүмүүсүүд нь одоо хүүхдэлэг үйл эцэг ихтэйгээр эцэг аль нэгтэй нэрнэ эсвэл эхнэр нөхөр өвдлөө гэвэл аль нэг хүн дагуулж ирээд тэгээ нөгөө хамт ирсэн хүн нөгөө байх орох орон шаардлагатай болчиход байдаг. Тэгээ нөгөө тэр үеийн буудал гэсэн юм нэг тийм олон байгаагүй. За ер нь ингээ буудал байгаагүй яа хамт ирсэн гээд энэ ч нэг 5 тухтай буудалд ингээ хамраад ингээ байхаар нөгөө эмчлүүлж байгаа хүнээ өдөрт нь очиж иргэчээд даруйд нь одоо шүмд нь нөгөө буудалтаа ингээ 5 тухтай
ороод хончхоор ийм буудал байгуулъя гэдэг. Тэгээ буудал байгуулсан. Тэгсэн чинь нөгөө ирж имжлүүлж байгаа хүмүүсүүд нь нөгөө юу яагаад бас хэдэн сар болоод нөгөө өвчтнөр болгон янз янзын имжлүүлэх хугацаатай, зарим нь 2 сар, зарим нь 1 жил ч гэдэг юм. Тэгээд нөгөө ирсэн хүмүүсүүдийнх нь мөнгө цаас одоо зоосон дуусаад тэгээд нөгөө нэг дэлхийн одоо ямар орноос ирсэн Англиас уу, эсвэл Голландаас уу, одоо Германаас уу тэр хүмүүсүүд чинь нөгөө тухайн орныхоо гиг яаж гэрээсээ явах вэ гэдэг их ингээд ярихтай юм гарч ирсэн. Тэгэхээр нь ердөөсө банк байгуулчихъя. Банкны дарга байсан хүн чинь. Тэгээд Голландууд чинь ер нь арилжаа 8-нд гэсэн. Тэгээ өөрөө Лондонд банкны захирлаар ажиллаж байсан хүн болов. Туршлагатай хүн аа. Хоригдлуулсан хүн байсан. Тэгээд Голланд ингээд Английнхаа банкыг ингээд байгуулад тэгээд нөгөө тэнцээ имжлүүлж байгаа ч тэр хамт ирээд байж байгаа хүмүүсүүд нь банкар одоо гүйлгээгээ ингээд бансаараа мөнгө шилжүүлээ авах тийм боломж нэгдсэн. Тэгээд байсан чинь нөгөө имжлүүлж байгаа хүн мэдээж эмнэлэгтэй хэвтэн нөгөө хамт ирсэн хүлээж байгаа хүн бол тэр нэг хаяа юу гэдэм давуусаасаа ажилтныхаа тосгонч гэдэг юм уу тийшээ орохоор ингээ явах гэхээр янз бүрийн нөгөө нэг гайд ч гэдэг юм уу нэг тиймэрхүү аялал жуулчлалыг бас хөгжүүлэх цоорхоо гарч ирсэн. За тэгвэл аялал жуулчлалын жоохон ингээ хөгжүүлчээ гэдэг. Ингээд ердөөсөө давуусыг нээсэн хүн юм болээ. Тэгээ одоо давуус чинь дэлхийн эдийн засгийн форум болдог. Дэлхийн одоо салбар салбарын улс төрийн одоо нөгөө бид манайхны хэлбэр томчууд ялангуяа 1 сард тий одоо 1 сар эсвэл заримдаа 2 сарын ихэрч бас болдог. Энэ эдийн засгийн форумд их ирж хурал зөвлөгөөнд их оролцдог шүү дээ. Тэгээд тухайн үеийн нөө хөдөөний төр давус тосхны дэлхийн хэмжээний одоо ч гэсэн тосгон хэвээрээ байгаа. Гэхдээ дэлхийн хэмжээнд таниулж чадсан хүн юм байлээ. Тэгээ өөрөө сүүлдээ Швейцарт нутагшаад тэгээ одоо ингээд хойч үеийн төрөөд тэгээ одоо манай нөхрийн тал ингээд зарим нэгэн Герман руу ингээд гарч ирээд амьдраад явж байгаа хүмүүс байна. Их сонирхолтой түүх байсан. Тэгээд бас нөгөө Томас маань тэнд ихнэрээ дагуулж очиод гэдэг нэртэй зохиолч тэрний зохиол бичсэн. Тэрийг би бас уншсан сая гэж нөгөө чамтай ярьцлага хий гэж тохирсны дараа нэлийн судалж ас уншсан байгаа их сонирхолтой юм билээ. Үлгэр домог шиг. Үнэхээр үлгэр домог шиг. Тэгээ одоо тэр нутагт даваас нутагт нь ердөөсөө үлгэр домог шиг нөгөө үе үеийн нутгийн ардууд нь ингээд ам дамжин гэж ярьдаг. Тэгээ Томас маань тэр зохиолоо гаргаснаар бас давууст нөлөө хувь нэмрээ оруулсан хүн гэдэг. Ингээд манай нөхрийн өвөг дээдс Вильям Ян Холцбург, Томас маань тэгээд Шпренглер гэдэг ингээд тийм билээ Шпренглер 3 хүн болвол энэ давуусын одоо дэлхийд нээхэд хувь нэмрээ оруулсан гэдэг ердөөсөө нутгийн ард иргэдэд маш сайн одоо сайхнаар их ярьд юм билээ. Тэгээд түрүү жил манай нөхрийн одоо ургийн баяр гэдэг юм уу та монголоор тийм ээ. Тэгээд фамилийн трефн гэдэг каманаар хэлдэг. Тийм ургийн баяр нь давуусын тэр шат цалд гэсэн бодол бол болсон байгаа. Тэгээ эргэжил дахиж уулзсан гэдэг үлдсэн бид нар. За баярлалаа. Энэ их гой сонирхолтой түүх байсан. Тэгээ маш их баярлалаа. За гэр бүлийнх нь хүнийг ярьж байгаа юм чинь үргэлжлүүлээ гэр бүлийнх нь хүний тухай асууя гэж бодлоо. Гэр бүлийнх нь хүн 2012 онд Монголд очиж яг Монгол ёсоор сүй тавьсан гэдэг жаан тий. Тэгээд Монголд очиод анх удаа очисон болов 2012 онд. Тэгээд дээрэс нь энэ ёс төртэй бас сүй тавих гэдэг чинь манай Монголын хэмжээнд бас яг тэр ёсоо дагаад хийдэг хүмүүст маш том хэмжээний баяр ёслол гэх юм уу. Тэгээд тэндээс ер нь ямар мэдрэмж төрсөн бол өөрт нь амаргүй байсан уу? Чамд юу гэж хэлж гэнэ үү? Дараа нь амар байсан, хэлбэр байсан ч гэдэг юм уу, хэцүү байсан ч гэдэг юм уу. Тэр нь надад хэцүү байлаа. Одоо хадгаа барихад ч юм уу, эсвэл хил авалцахад хэцүү байлаа ч гэдэг юм уу. Эсвэл өөрт нь ингээ үлдсэн тийм ямар мэдрэмжийн талаар илүү их ярьсан бол. Монголчууд гоё байсан л гэж хэлсэн. Өдөр болгон нартай. Монголын тэр хөхт цэлмэг тэнгэр их таалагдсан, нар таалагдсан.
бодох. Тэгээд айгуу сайхан заншилтай юм байна. Манай хүн чи ер нь их ёс жайг, жаншлыг их өөрөө ч гэсэн дэнжээ их эрхэмлдэг хүн одоо манай хатам ээж чинь ганцаараа гэртээ байдаг. Гэртээ амьдардаг. Тэгэхэд 85-таа хөвшин одоо ээжийнхаа нэг энд чинь нэг хогны маршрут гэж байдаг. Одоо тэр өдөр нь тийм хогны машин хурж ирээд тийм хогийг ачаад явна гэд. Тэгээд тэр юуны хогны ялгцсан юм тоон гэж ярьдаг. Тэгээд цэнхэр шар зарим айлууд нөө шар уут гэж хэлдэг. Тэгээд ингээд үлдэгдэл хаягдл хог мөг гэх. Тэгээд тэр хогных нь савын шүнд одоо 2 цаг ч 3 цаг ч гэрлүүг ирэх замдаа дандаа ээжийнхаа гэрээр дараад тэр хогныхон савыг гаргаж гудамжинд нь гаргачаад маргааш нөө хогны хүмүүс хурж ирээд ачаа авахд яг үүдэн дээр айлууд чинь тэр саваа гаргаад тавьчихдаг шүү дээ. Тэгээ гаргаад тавьчихдаг. Маргааш оройн бас хизээ ажилтан дуусна хизээ гэртээ ярина замаар бас тэр хогныхон савыг буцаагаад ингээд тийдэг нэг юу гэдэг. Тэгээ тэрэнд нь хийгээд ингээд тавьчихдаг. Ер нь ээжийнхаа хүнээс хэрэгцээ болсон хэрэгцээтэй юу байна тэрийг нь ганс дэлгүр оршиноос цуглуулад ингээ аваачид өгчдөг ч тийм нэг герман хүмүүсийг зарим хүмүүс айгүй хүүтэн гэж хэлээд байдаг тийм ээ. Тэгэхээр манай ханийн хувьд ч тэр гэр бүлийн хувьд ч тийм хүүтэн юм өвдөсөй байдгүй. Яг нөгөө монгол хүн шиг заримдаа монгол хүнээс илүү юм шиг санагддаг. Гэрийнхнээ аавыгаа бас өвчтөй яг сүүлийн одоо юу яхаас өмнө өөд болохоос өмнө сүүлийн хэдэн хоног манай хатам яг хэвтэрт орсон. Тэгэхэд бол 2 дүүтэйгээ ингээ ээлжлээд аавыгаа хоолж умдлан босгоод сайхан бос цасанд нь оруулчин ер нь их айгүй халамжтай. Тэгэхээр яг нэг тийм нийтлэг хүмүүсийн дунд хэлэгддэг тийм хүүтэнч гэх юм уу тийм германчуудаас манай ханийн талын ханийн гэр бүл шал өөр. Харин ч эсрэгээр бүр илүү яг эсвэл би заримдаа гайхаад урд нь одоо монгол хүн байсан юм уу ч гэдэг юм уу нэг тиймэрхүү бас хаяа надад бодол орж ирдэг л дээ. Тэгээд их халамжтай. Тэгээд маш юм халуун дулаан уур амьсгал түгээсэн тийм хүмүүс. Тэгээд би бас хаяа боддог. Ер нь манай хатам ээж их бас хүүхдүүдийг сайн нөлөөлж, сайн хүмүүжүүлж чадсан байна гэдээ би хатам ээжээрээ бас их бахархдаг. Хатам аав мэдээж гэр бүлээ тэжээх гээл ажил гэл өдөр болгон ажил руугаа явчин тийм ээ. Тэгэл манай охин чинь айлын 4 хүүхдээ ихнийх одоо 2 дахь хүүхэд нь. Тэгээд Германд бас 4 хүүхэдтэй айл бол их хүүхэдтэй айлд тооцогдсон шүү дээ. Ер нь Европ. Тэгээд би чинь бас айлын 5 дахь бага хүүхэд. Тэгээ ингээд аль талаас ерөнхийдөө бол их хүүхэдтэй айлын хүүхдүүд манай хань бит хоёр ингээд ахту олонтой гэсэн үг. Ахту олонтой тийм. Тэгээд манай ханы маань бас мөрөөдөл өөрөө бас их олон хүүхэдтэй болох мөрөөдөлтэй байсан. За. Тэгээд 4 хүүхэдтэй болсон байж тээ мөрөөдлөө биелүүлээд бас очмаа. Тэг гэр бүлийнх нь хүн 2012 онд анх удаа явж байсан гэдэг дараа нь нэлийн хид очсон гэж би сонссон байж байгаа. Тэгээд өөрөө одоо мэрэгжлийн хуульч мэрэгчлэлтэй хүн учраас өмгөөлөгч хуульч мэрэгчлэлтэй хүн. Тэгээд Монголд хуульчдад бас семинар зөвлөгөө өгч байсан гэж сонссон байж байгаа. Энэ талаар манай сонсогчдод юу сонирхолж ярих вэ? Дээрээс нь манай Монголын хуулийн системийг ер нь яаж хардаг бол? Манай хүн Хансайл сангийн урлагаар хэд удаа Монголд очиод Монголын хуульчдад зөвлөгөө одоо семинар сургалт хэрэгжүүлсэн байгаа. Хэд хэдэн хуулийг манай Монгол улс маань одоо Германаас шууд ингээд юу яагаад орчуулад манай Монголд нутагшуулсан юм байлээ. Тэгээд мэдээж ингээд тухайн салбарын хүмүүсүүд нь заримдаа
энэ үед яах вэ, тэр үед яах вэ гэдэг ийм асуух зүйл зөндөө байдаг л да. Монголоос Германы хуулийг судалсан хуульч ч гэсэндээ байнгын чир тэгээ ирэх үед нь манай хүн цаг гаргаад бас Монголын хуульчдыг олонтоо хүлээж авсан да. Тэгээд ер нь их Монголд ирэхдээ айгүй одоо их энэ цаг наргүй ажилтаа ч гэсэндээ ажлаа зохицуулаад уулзалт цаг тохирсон байсан ч гэсэндээ нааша чаашаа болгоод манай монголчууд ч цагийг нэг тулгаж хэлдэг. Хэдхэн хоногийн дараа одоо яг тэр өдрүүдээр бид нар Мюнхенд ингээд очих нэж гэдэг юм. Тэгээд тэр нь жоохон их юу байдаг. Энэ Германд бол нөө хүмүүс чи их урдчилж хэдэн сарын өмнө бол нөө ажиллаа төлөвлөж гэрвжүүлдэг. Тэгсэн хэдий ч гэсэндээ монголчуудыг бол сайхан ингээ хүлээж аваад хуульчдаа тэгээд өөрийнхөө мэддэг зүйлээ хэлээд ингээ ярилцаад тэгээ өгдөг дөө. Тоор тэгээд гэртээ амралтын үеэр ч юм уу эсвэл хоол идэж явахдаа ч юм уу ер нь улс төрийн талаар ярих уу, ажлынхаа талаар ч юм уу? Ярилгүй яах вэ? Би ажил дээр тэгсэн би өнөөдөр тэр хурал дээр эсвэл өчтөр тэр хурал дээр тэгсэн. Манай хүн ч гэсэндээ өнөөдөр ажил дээр нэг тиймэрхүү юм болсон гэж ярилгүй яах вэ? Тэрийг нь зарим нэг хүмүүс бас одоо юу нөхөр нь энэ улс төрч учраас эхнэр нь одоо ингэж явж байгаа ч гэх юм. Иймэрхүү үзэгдэл бол ганц хоёр бас ажиглагдсан л да. Монгол хүмүүсийн дундуу уучлаарай ч Монгол хүмүүсийн дундуу эсвэл гадны хүмүүс тэгж ойлгод юм уу? Монгол хүмүүсийн дундуу. Нөхөр маань одоо надад багш болоод одоо ментор болоод тэгэж явна гэж юу яах вэ? Тэг угаасаа цаг нарч байхгүй. Зүгээр бит хоёр хувьдаа тэгсэн гисэн гэд мэдээж гэр бүлийн хүмүүс болсон учраас хоорондоо ажлынхаа талаар бол хагас бүтэн сайн ярьж гэдэг юм уу? Цаг зав гарсан үед бол ярилцлагүй байх уу? Ер нь германчууд монголчуудын талаар юу хөвчлө буруу ойлгоцсон явж байдаг бол эсвэргээрээ манай монголчууд герман хүмүүсийн талаар ч юм уу герман орны талаар бас юу буруу ойлгоцсон явж байдаг вэ? Тэгж анзаарчихсан. Тэмцэл байдгүй жишээ. Түрүүн би нөгөө хэлсэнчлэн монголчуудын дунд жоохон германчууд хүүтэн хүмүүс гэсэн нэг тиймэрхүү нийтлэг ойлголт бол байдаг. Тэрийг нь бол тэр бол одоо их буруу. Би өөрөө бас герман хүнтэй суусны хувьд. Гэхдээ магадгүй бас эцэг талаасаа Швейцар гаралтай болохоор тэр нь нөлөөлсөн ч гэж магадгүй. Тэрийг бол үгүйсэхгүй. Одоо Монгол талаасаа гэх юм бол зарим хүмүүс ч Монгол шүхээр сэтгэх гээд байдаг. За чи нэг тэгэхэд надад их хүмүүс юу яадаг л та. Чи нөхөртэй үлээ тэгээд өгөөчтэй, ингээд өгөөчтэй гэдэг нэг би бас нэг тиймэрхүү юм дурггүй. Чи энэ юмгаа өөрөө гэд мэйл хүн бичээд асуучих уу? Би энийг дамжуулаад ингээд хэлээд байхыг хүсэхгүй байна гэд нэг тиймэрхүү юмнөр бол тиймэрхүү үзэгдэл бол анзаарсан. Нилээн нэртэй хүмүүстэй их зураг авуулсан харагдсан. Жишээлбэл Фрау Меркель, Мерцтэй одоо манай канцлертэй авуулсан байсан. Австрийн канцлер байсан Себастьян Курцтэй авуулсан байсан гэх мэтчлэн нилээн нэртэй хүмүүстэй. За Монгол талаас манай гадаад яамны сайд хүү хамтлагийнхантай гэдэг ингээд авуулсан байсан. Тэгэхээр ажлын шугамар юм уулзах боломж таардгүй. Ер нь Монголынхон улс төрч ч юм уу Монгол талаасаа одоо ажлаар ирсэн хүмүүстэй хэлний орчуулга хийдгүү эсвэл соёлын одоо тийм холбоо тогтооход тусалдгүү. Энэ ямар очтой бол? Янз янзын учирлаар л учирдаг да. Заримдаа бол ажлын шугамар, заримдаа бол одоо тухайн албан байгууллага хувийн хөвшлийн хүмүүс орчуулга хийгээд өгнө үү очмоо одоо гээд гуйхч гэдэг юм уу тийм уучраа тохиох одоо
үзэгдэл бол харагддаг. Тэгэл улс төрийн талаараа ч тэр хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа нийгмийн ажлын талаасаа ч тэр ийм одоо уулзах жавшаан гэх юм уу да тохиолдол их гардаг. Германд одоо Монголоос улс төрч одоо урлагийнх нь нэрлээ гэхлээр би их бас өөрөө их урлагт сонирхолтой хүн. Монголд олон улсын харилцааны сургууль сурч байхад манай ангийн бас ганц хоёр хүүхдүүд очмоч одоо мэрэгчлээ өөр ер нь чинь Свист орох хүн байсан юм шүү. Одоо урлагаар явах хүн байсан юм шүү гэд тэгж хэлжсэн. Нэг үед сурч байсан найз зөндөө байдаг л та. Тэгээд урлагийн хүмүүс маань хурж ирээд одоо аялан тоглолт хиймээр байна. Чи нэг аялан тоглолт зохион байгуулах арга тал байна уу гэдэг юм уу. Тэгээ янз янзын тохиолдол байдаг. Мэдээж хүн амтлаг бол дэлхийд гарцсан. Хүн амтлагийн 2 менежертэй нь бол би холбоотой ажилладаг. Сан Францискод амьдардаг Монгол 2 менежерүүд байна шүү дээ. Тэмүүлжин 2 гээд. Тэр хоёртой бол би байнга холбоотой хамтарч ажилладаг. Тэгээд ямар нэгэн асуудал гарлаа гэвэл тэр хоёр одоо надтай шууд холбогдоод одоо чимагч нэг юм байна. Энэ дээр тэгээд өөч гээд гихч гэдэг юм уу. Эсвэл одоо хүн амтлагийн 2 дахь цомгийн нээлтийн 3 үйл ажиллагааг Килийн чамдад Монголын элчин сайдын яамтай давхар хамтарч зохион байгуулсан. Берлин дахь Монголын элчин сайдын яам, Парис дахь Монголын элчин сайдын яам, мөн Лондон дахь Монголын элчин сайдын яам гэдэг Тэмүүлжин Солонгой 2 дүүтэйгээ гомдлын менежерүүдтэйгээ ингээ 3 элчин сайдын яамтай тэр үед хамтарч хүн амтлагийн 2 дахь цомгийн нээлтийг амжилттай бас зохион байгуулсандаа баяртай явдаг да. Тэр зургийг харж байсан юм байна. Парисын. За маш баярлалаа. Тэгээ бас Монголынхон улс төрчид эсвэл урлагийнхандаа ингээд тус нэмэр болоод өөрийнхөө боломжийг ашиглаад ингээд нийгмийн нэлээд өндөр идэвхтэй ингээд байдаг юм сайхан зочинтой сонсогчдоо танилцуулж байгаа бас баяртай байна. Тэгээд Монгол хүн гадны оронд бас гадны хүмүүсийг удирдах хэмжээнд хүртэл ингээд сонгогдоод явж байгаа гэдэг бол миний бас нэг бахарх хүний нэг байсан учраас одоо өөрөө чинь ярьцлага нөрсөн байж байгаа. Тэгээд хоёулаа ярьцлага өндөрлөх тийшээ хандуулъя гэж бодож байна. Гэхдээ өмнө нь бас асуулт байна. Тэгээ өөрөө болохоор Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны анги, хүмүүнлэгийн их сургуулийн герман хэлний анги төгссөн байж байгаа тийм ээ. Германд мастрын зэрэг хамгаалагтай болохоор олон соёлын ялгаа гэд бас юм их хэрэгтэй сэдвүүдээр мастрын ажлаа хийсэн хамгаалсан гэж би ойлгосон байж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйл чинь одоо яг энэ улс төрийн нийгмийн энэ ажил хийхэд чинь энэ бүх сурж исэн бүх зүйл чинь буцаад хэрэг болдог бахтаа гэж бодчихлаа. Та яг олж харж одоо миний энэ эзэмшсэн 3 мэргэжил маань надад маш их тусдын болж явдаг. Улс төрт орох одоо түлхэц бас болж өгсөн. Би ч өөрөө их улс төртөө сонирхолтой. Монголдо хэдий ажиллаж амжаагүй ч гэсэн тий оюутан байсаар байгаа наашаа ирээд энэ чи оюутнаар ирээд тэгээд магистрт сурч байхдаа гэр бүлийнхаа хүнтэй гэр бүл болоод одоо хүүхдүүд маань ингээ гараад тэр үед магистрт сурч байхдаа жилийн зайтай ингээд 2 том хүү маань төрсөн. Тэгээд семестрийнхаа шалгалт бүлгийг өгөн том гэцтэй гүйж харайна гэд тэгээд 20 маань боллоо. За 20-ийн өмнө түрүүнд асуусан бас манай хүн Монгол руу очиж гэрийнхнээс тэр гуйж авлаа, сүүгээ тавилаа гэх мэтчлэнгээр тэгээд 6 жилийн өмнөх сонгуул дээр охин дөрөө жирэмсэн байгаад 2 жилийн зайтай бас манай баг хүү төрөөд ингээд энэ 6 жилийн хооронд дахиад сүүлийн 2 хүүхэд маань 2 жилийн зайтай ингээд гарсан.
Тэгээд энэ юунаас ингээ харахад ердөөсөө хүн амьдралаасаа байнга суралцаж явд юм байна. Зөвхөн аливаа хүн ямар нэгэн сургууль төгсөөд ихтэй сургууль төгсөөд одоо боловсрол эзэмсэхээсээ гадна амьдрал чинь тэр чигээрээ их сургууль юм байна л гэж би ер нь бодлоо. Тэгээд ер нь хүн хүүхдлээ сурд юм байна. Хүний мэдхгүй зүйл зөндөө их гарч ирд юм байна. Би энэ чи иргэдийн хуралд орсноороо барилга байгууламжийн байнгын ороонд орсноороо барилгын одоо салбар дээр за барилгын хуулийн дагуу ийм ингэж хэрэгждэг барилгын төслүүд их байд юм байна гэдэг юм уу. Их юм сурч авч байна. Тийм баг. Тэгээд хүн завгүй байх тусмаа их юм амжуулд юм байна л гэж би харж байна. Заримдаа яг уу эмгтэн хүнд жоохон юу нь халтай вэ гэхээр яг нойр муутай яваад тахлаар жоохон эмгтэн хүн ядарна, уртан хөвшрөн, өвчлээс хүн жоохон тиймэрхүү сул тал их надад их ажиглагдсан. Жоохон нэг хэсэг ачаал ихтэй ажиллаа гэвэл дараа нэг өөртөө цаг бас чухал юм байна гэж би бас бодоод тэгээ энэ жилийн зорилго манай өөртөө багсан ч гэсэн цаг гаргая даа гэсэн нэг зорилго тавьж явж байна да. За өөрөөр хэлнэ шүү дээ, хүн амьдралынхаа туршид одоо хүн суралцдаг юм байна гэд. Тэгэхээр бас энийг сураад мэдээд авсан байна шүү дээ, тий. Хитрхи их бас өөрийнхөө хувь хүн дээр цаг багасгаад ингээд нийгмийн төлөө хит яг юм бас ийм зүйл гардаг юм байна гэдгийг бас сураад авсан байна туршлагаас. Амралт хэрэгтэй байна гэдгийг. Амралт хэрэгтэй. Хүн нойроо юу нэг сайн авах гэтэл юм байна. Тэгэхээр би залуу хүн нэг 4-5 жил ингээд зүтгэн ч гэдэг юм уу 10 жил би ингээд нойр багтаа зүтгэн ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо би өөрийн тус 14-5 жил нойр багтаа явсных жоохон өрчлөө их суулсан. Тэгэхээр одоо би чинь 40 гараад ингээд явж байна. Аз бүсгүйчүүд ч ер нь өрчлөө гарахаас өмнө арьс одоо гоо сайхандаа их арчилгаа их тавьдаг. Бид нар чи их одоо би өөрийнхөө туршлаган дээр харахаар өрчлөө гарсныхаа дараа одоо би арчилгаа тавих гээд ингээд зорилго тавьсан явж байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн бас өөрийгөө тоохгүй орхиж бас болохгүй байна л гэж би бас харж байна гэж. Ретиг энэ очмоо дөнгөж 40 гараа явж нэхэр сайхан залуунаас шүү дээ, эд юм хийдэг нас. За тэгээд зарсан хийсэн сансан бүх зүйлд нь амжилт хүсье. Хамгийн сүүлчийн асуулт хэрвээ ингээд танаа хүүхдүүд 20 жилийн дараа чамаас амжилт гэж юу юм бэ гэж асуувал ямар хариулт өгөх вэ? Тууштай байгаарай. Өөртөө тавьсан зорилгондоо хичээнгөө зүтгэрээд гэж хэлье да. Тэгээд хүн чинь зорилготой байж тэр зорилгынхаа төлөө зүтгэн. Тэгэхээр өөрийнхөө хойнлыг сайн тэр зорилгоо бичээд тэр зорилгынхаа төлөө тэр амжилтынхаа төлөө тууштай зүтгэрэй л гэж би одоо хүүхдүүдтэй хэлнэ гэж би бодож байна. Хизээ нэгэн цагт тэгээд зүтгэсний хариуд шар тос ам тос гэдэг шиг тийм ээ. Монгол улс сайхан хөгжин гэдэгт бол би итгэлтэй явдаг да. Тэгээд монголчууд маань бол сайхан ер нь их гөргөр ажилтай тийм хүмүүс шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо дэлхийн хаанч амьдарч байгаа монголчууд бол тухайн орондоо уусаад хурдан тухайн орныхоо хэл соёлыг тэгээд тухайн амьдарч байгаа газартаа ингээд тухайн амьдарч байгаа газартаа амжилт байгуулад явдаг учраас Монгол улс маань сайхан одоо дэлхийн хөгжилтэй орн шиг болж чадмаа л гэж би дотроо бодож явдаг. Тэгээд Монгол улс маань үргэлжид Мандан Баатар болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье. За маш их баярлалаа. Сайхан ерөөлийн тэр ерөөл Батаршгэ гэж хэлээд энэ удаагийн дугаараа өндөрлөө. Тэгээд
Ярьслага өгсөн очмодоо маш их баярлалаа. Сонсон сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа. Дараагийн дугаар болтол баяртай сонсогчдоо. Баярлалаа. За баяртай.